За бодоо. Энийг бодоо. Бирээ зүг бариад бодоо нарийн өртгөн болсон байна. Бирээ ингэж бирээс үсэн нэг сүнтэн гэнэ. Бодгаар жоохон шингэлэхгүй л. Энийг бирээ зүг барьдгүй. Ингээд тэгээ чи ингэж бодохоо. Эсвэл ингэж бодохоо. Ингэж цаасан дээр гараад тавьж байгаа. Оо энд ямар их бодог дүрцсэн. За одоо энэ дээр жоохон гараараа ингэ дарч. За. Энд дээр энэ даагаар зурсан дээр явуулна шүү дээ. Удгаар шингэн тал руу хүүхдүүдээ өтгөн болохоор зурагдсан юм харагдахгүй болно шүү дээ. Тийм үү? Өтгөн хэсгийг хардаг уу? За барь. Бирээ бэр. Өөд. Гэл. За. За одоо дахиж энэ будсан дээр дахиж үтээ бодлоо. Бодог нь аль вэ? Бодгийг нийлүүлэлтээ бодог. Энд яагаад бодог хийгээгүй юм бэ? Тэ? Ер нь яагаад бодог хийгээгүй? Зүгээр лөө. Хэрэглэх хэрэгтэй шүү дээ минь хөө. Бодог нарай бага. Гой болох нь уу? Саяны аяыг сонсоод зурхад ямар санагдчихээн? Юу бодогдчихээн? Нүдэнд төсөөлөгдсөн юм байна уу? За. Юм төсөөлсөн үү? За юу төсөөлөгдөв? Юу бодогдов? Эр зориг төсөөлөгдсөн байна. Зөв. Оюу хаан төсөөлөгдсөн байна. Цэцэн үг төсөөлөгдсөн байна. Нэг үг хэлээд байсан шүү дээ нэг хүн. Аяны дундуур. Хэний хэлсэн үг юм бол? Юм л төсөөлөнгөд хийсэн байх. За бол одоо дээрээс дахид давхарж болохгүй ш. За минь дахид давхарлахгүй шүү. Юу яа? Бодгоч нь арай өртгөн байна. Тэмээд. За бодгоч байгаа. Битээ байдгаар гараа битээ чангуураараа. Өөдөө чөлөөтэй. Уран бүтээл төрөвж байгаа үж байгаа чөлөөтэй байл та. За юу? Бие барихгүй, чангалахгүй. За ингээд болж байгаа биз? Болж байгаа юм уу? Битээ гараа чангална нөхөө. За ингээд зурсан дээрээсээ зүйтэй. Болж байгаа биз? За. Одоо энэ зурсан дээрээс будсан дээр битээ бодоорой. Битээ гараа нэг чангална нөхөө.
Чангалаад ах юм бол юу чинь зураг чинь гой гарахгүй шүү дээ. За одоо энэ дутуу зайгаа өгөхөд бодчихно. Өөзтэй. Өөзтэй. За болсон. Одоо болсон мэн хөл. За бодоо дууссан биерээ усандаа хийгэрээ. Будаг шингэн бат амгалаа. Энэ одоо хар. За одоо энийг барьж. Мэн одоо будгандаа дүрхгүйгээр энд байгаа нүтгэн будгнуудад хараач. Өө чи ногоон юм уу? За сагчлаарай. Ингээл энд байгаа ингээл тараач. Басна. Зурч чадваа. За харъя. За одоо дэш нөрөг таруулаад. Дуусна. За багш нараа. Хүүх ямар гоё юм бэ. За найзуудтай харуул. Найзуудтай харуулаарай. За зочдтой харуулаарай. Бидний зурж чадсан. Туг. За миний хөө туг аваад тийшээ гарчаа. Туг аваад тэр самбарлаа аваад гарчаа. За миний хөө гараараа. За миний хөө гараараа. За миний хөө гараараа. Юм блэ? За минь цэцэг үү? За ийшээ гарч байгаа. За энэрл. Нэг нь хэм бэ? Гарсан уу? Хэм блэ? Тэлмэн. За нөгөө охин хэм блэ? Хулан. Гараа дээр миний хүүхдүүд. Саяны зургаа энд бүтээлэнд байрлуулсан хүүхдүүд гараад ирээрэй. За гоё. Одоо гоё. Ийм гоё бүтээл хийсэн улсуу чи ярина шүү дээ. Энэ ингээ цохол цуваад энэ бүтээлийг яаж хийв? За жоох ийшээ. Яаж хийв? Энэ бүтээлийг хийхэд чамд хүндрэлтэй зүйл байсан уу? За энийг урсах энэ гараараа ингэ. Зааж ах найз. Надад энэ бүтээлийг хийхэд маш гоё байсан. Тэгээд нэг хүндрэлтэй байгаагүй. Тэгээд энэ гоё аяасан энэ гоё санагдсан. За баярлалаа. Баярлалаа. Амин баяраа. За одоо суура энэтэй. Баярлалаа. Би болохоор их гоё хөвгөлтэй байсан. Тэгээд бас тэр их гоё дундуур нь хүн явахаар нь би одоо дуусгаж байгаа болов уу гэж бодсон. За баярлалаа. За сууж байгаа. Би энэ зургийг зурх надад хүндрэлтэй зүйл байхгүйсэн. Надад энэ аяг сонсоод надад өшөө их уран зориг өгч надад тэр өшөө их уран зориг өгсөн болохоор би гоё зургийг бүтээж чадсан. За баярлалаа. Тохоо бүтээлийг зааж байгаа дээрээ. Би энэ зургийг зурхад маш гоё байсан. Тэгээд саяны явсан ая бол Монгол улсын минь санагдуулсан болохоор би энэ зургийг зурсан. За баяр. Хүндрэлтэй хэцүү юм байсан уу? За ингээд сайхан тавьдсан. Одоо тэгвэл энэ туг маань ер нь ямар бэлэгдэлтэй юм болоо? Түрүүн бид энэ тугныхаа тухай мэдээд авсан шүү дээ, тийм ээ? Энэ туг маань ямар бэлэгдэлтэй юм бол хүүхдүүд ээ? За. Энэ 9 бол цагаан төгөөний юу? Ингчим. Зүг. Бэлэгддэг. За, Ингчим бодрох юм. за бэлэгддэг. Наадахчин За энийг уншичээд үл. Батамглаа. Дөрвөн хөлт их хар туг. Эртний Монгол цэргийн их сүр хүч, сүл тиймрийг илэрхийлэгч нэсэн гинэ. Дөрвөн хөлт их хар туг нь оройн зэвн ямагт ялан дийлхийн юу вэ? Утгыг илэрхийлдэг. Тэгвэл бидний энэ дөрөв ром хэлбэртэйгээд хэлсэн маань нэгсэндээ энэ юу байх нь тугны маань оройн зэв.
сумны хэлбэртэй байх нь тийм ээ. Тэгвэл яагаад 4 хөлт гэсэн юм болоо? Энд хэд байгаад байгаа юм? Энд хэд байна ингэ? Яагаад 4 хөлт? Сүр хүчийг нэлдэхийн тулд юу авч явдаг байсан байх нь вэ? Хар тугаа авч явдаг. Хар тугаа авч явдаг гэсэн. За тэгвэл одоо бидний одоо үзэгслэн гарах хэрэгтэй. За 1-р баг. Бүтээл аваад. 1-р гинэ. За бүтээл аваад түрээд хүүхдүүдээ. За миний хүүхдүүд бүтээл аваад ирээрээ. Одоо уран бүтээл төрөвсөн улсууд чинь үзэгслэнгээ гарганаа. За үзэгслэндээ тавиад. Өг. Бүтээлүүд дээш өгöd. За ийш өгöd суугаад гараа. Наад утсан дээр. За суураа. 2-р инээнийхэн бүр сэтгэлэн догтлоо сууж байна. Одоохон. Гоё биш шүү. Өөрсдийнхөө хэмжээнд, өөрсдийнхөө чадлаар ийм гоё юм зурна гэдэг чинь тийм ээ. За дунд игнэ. Багтаагаар. За иш нөр. Багштаг. Дэш шахаад. За хоёр сууж. Багштаг. За 3-р игнээнийхэн. За юу наана. За суудлаасаа багш нь завдаг гэж тээ. За яах вэ? За бидний энийг хэрэгжүүлсэн алхмаа нэг эргээд нэг харчаа. Лагаараа дүрсээ гаргаж зурсан уу? Дүрсээ лагаараа битүүлж бодсон уу? Зурснаа шалгасан уу? Өнг ялгаж бодсон уу? Ном хийсэн үү? Хаана? Байна. Энэ хараа. Баян зүрх дүүргийн 33 дугаар сургуулийн 4-р В анги хамгийн анхны лагаараа зурсан Жимс Жимсгэн гэсэн энэ номыг ингээ хийцэн. Сая та нар өөрсдөө хийсэн шүү дээ. 4-р ангидаа ингээ хийцэн. За 11-р анги төгсөхдөө 12-р анги төгсөхдөө бүр гоё лагаараа гоё бүтээл хийх нь шүү дээ. За лагаар зур чаддаг болсон уу? За дохоо. Лагаар зур чаддаг болсон. Дохоо гөр. Түрүүн чадахгүй байсан шүү дээ. 30. Одоо хэд болсон? Амархан байна уу? Тэгвэл одоо энэ тоо байх уу? Энэ тоо байх уу? Байхгүй. Энэ байх уу? Энэ хэд болов? 30. Хичээл сонирхолтой байсан уу? За одоо тэгвэл нэг юм ажиглуулчихна. Бидний зураад байсан энэ зургнууд маань яагаад ингэж харагдаад байгаа юм? Яагаад ингэж харагдаад байгаа? Багштай дүгнээд хэлчих юм бэ нөө? Яагаад ингэж харагдаад байгаа юм бол? Бид нар хамгийн анхны би юу вэ гэдэг тоглоом дээр хэлээд байсан шүү дээ, тийм ээ? Яагаад гэвэл лан яагаад ингэж харагдаж байгаа вэ гэвэл лан дээр будаг тусдаггүй. Зөв. Тэр нь ямар шинжтэй холбоотой юм? Лан гэрэл хийгээ өгдөг учраас. За. Тосон бит болохоор. Өө зүйтэй. Лан ямар шинжтэй юм бэ? Тосон шинжтэй. Тэгвэл энэ лан дээр маань будаг яасан? Тогтоогүй. Энэ шинж чанарыг ашиглаад бид нар өнөөдрийнхөө хичээлээр лагаар зураг зурж үтсэн байхгүй юу? Ойлгомжтой юу? Гоё байсан уу? За дахиад энэ лагаараа ингэж бүтээл хийж чадах уу? За тэгвэл одоо би гэрт нь нилээн бүтээлч даалгавар өглөө. Гэрийн даалгавар нилээн бүтээлч даалгавар өглөө. Дөрвөн хөлтийг хар тугандаа хүрээ болон жааз хийн. Ийм гоё хүндэтгэлтэй, ийм гоё хар туг хийсэн улсууч одоо энэ дэ өөрөө сэтгэхэд юм жааз хүрээг өөрөө хийж ирнэ. Ойлгосноо? Хичээл дуусаад энэ зураг нь хатахаар бүгдийг юу яачих. Гэрийнхээ даалгаварт аваа явчих. За хичээлд оролцсон хүүхдүүдтэй баярлалаа. Хичээл нь таалагдсан уу? За одоо дараагийнхаа хичээлийг багштай хийж лагаар зурж чадах юм чинь багшаа ангиараа нэг бүтээл гаргая гэж хийгээд байх нь шүү дээ, тийм ээ?
Одоо энэ дааг хэрэглэсний дараа гараад цэвэрлэнэ. Ажлын байраа цэвэрлэнэ. За хичээлдээ оролцсон хүүхдүүдтэй маш их баярлалаа. Хичээлийг хамтарч явуулна. За танай хичээл дээр ямар дэг барьдаг хүүхдүүд ээ? Ямар дэг барьдаг хичээл дээр багшлаа хэлээрэй. За. Хичээл дээр хэрэгсэн уран бүтэн байж нэгнийхээ ярьсныг дуустал сонсож. За өөр давхцахгүй хэлээр найзтайгаа за. Хичээл дээр За миний хөө. За баруун гарын дүрм баримталтай. За ярихгүй байна. өөр ямар дүрм бэ? За тэгвэл та нарын баримталдаг энэ дүрмийг багш нь өнөөдөр баримтлан заа юу? Та нар хуучин ангитай баримталдаг дүрмээ баримтлана. За багш нь үнэлгээг нь хэлж өгье. Хүүхд болгонд багш баг болгонд багш нь ийм смайлууд тараагаад өгсөн байгаа. Хүүхдүүд энэ жижиг смайлаар өөрсдийгөө дүгнэ. Өөрөө сайн хийсэн чиний хийсэн юм чинь онц сайн болсон тохиолдолд өөрийнхөө дэвтэр дээрээ смайлаа наагаад яваарай заа юу. За том смайл дээр нь багш нь багийн үнэлгээг нь хийгээд явна. Хоёр янзын смайл тараагаад өгсөн байгаа. За миний хүүхдийн юу чинь? За өмнө үтсэн ийм мэдлгүүдээр өнөөдрийн хичээл маань тулгуурлаж явагдана. Та нарын өмнө үтсэн мэдлгүүдээр. За эндээс харахад өнөөдрийн хичээлийн сэдв юу юм шиг байна хүүхдүүд ээ? Юу ч бодчих. За өгөгдөлтэй ажиллах гэд бодоод үзэхэр зорилго нь юу байх вэ? Юу байх вэ? За өгөгдөлтэй ажил сурахын тулд бид нэр ийм За багш нь видео харуулъя, сайн анхааралтай үзээрэй. За энэ ямар киноны хэсэг вэ? Ямар киноны хэсэг вэ? Мэдгүй. Чадвар алт өргөө биш юм. За багш нь хэлээд бай. Чадраа балын лодо дамбын тунгалаг тамир арманаар хийсэн тунгалаг тамир гэдэг киноны хэсэг баггүй юу? Сонссноо? За тэгвэл энд гарч байгаа хоёр хүнийг таних уу? Хин хоёр юм ба? Тэгээд танихгүй нэ. За тэгвэл киноны гол баатрын нэг Итгэлт Баян. Итгэлт Баян бол ядуу гаралтай, хөдөлмөрч, малч, арга ухаанаараа баяцсан ийм хүн. За тэгвэл Итгэлт Баян шиг ийм хөдөлмөрч малчин түмэн маань энэ он малаа 5 төрлөөр нь хэрхэн өсгсөнийг мэдээ. За ингийн тулд бүгдээрээ багш нь нэг гэсэн дугаартаа
даалгавар ширээн дээр нь тавьсан байгаа. Тэрийг аваад заавар уншаад хийгээрэй. За заавар бүгдрээ уншчихсан. Багаараа хамтраад яса холтоод ирнэ нөхдөд багаараа хамтраад босоод босны харагдахгүй шүү дээ. Ингэж байгаа тийм. За заавараас уншираа заяа. Заавар уншираа. Одоо ард нь юм аа нөхөд. Хоёр босоод ингэж нааш хамтраад хийгэрэй заяа. Энэ хараа энэ дээрээ хийн. Энийг хараад ажиглаад энэ зааврынхаа дагав заяа. За босоод хийгэрэй. Энэ хараа. Энд дасгал байгаа. Энэ дээрээ хийчихнэ. За бичиж татах юм. Энийг ажиглаж чад. Хоёрнаас болоод өндийгөө таарч болно заяа. За танах яасан. Ард нь дасгал байгаа шүү дээ. Энэ зааврахаар ингээд энэ дээрээ бичиж хийгэрэй заяа. Багаараа хамтраж ярилцж агаад ингээд бичиж тэгэрэг нөхдөд бичиж байна. За танах хэсэг бичиж байна. Балмастрагаас тэр маркераар бичиж. Энэ харин заавар сонсноо хамгийн их малтаа гэд бичиж шүү дээ. Хэлчих юм шууд тэгвэл 700 болно шүү дээ. Тийм энэ заавар дээр заавар яасан. Нэг зэн гэсэн шүү. Тэгвэл энийг хараа хамгийн их малтай аймгаа бичээд хамгийн бага малтай аймгаа болоод тэгээд 700 болчих. За тэгээ багаараа бичиж. Энэ шүү дээ. Чараа энэ хоёр чи хоорондоо ингэчээд байгаа юм байна л да. Энэ заавар нь энэ шүү дээ. За энэ цаасан дээр бич бодчих заа. Хоёр яг зүрсүү. Чи хамтраад. За. Зүгээр л бичиж бас болно шүү дээ. Заавал тэгж бичгүйгээр далаацаа болно шүү дээ одоо. Нараа энэ чинь далаацыг болох гэж байгаа. Тэгээ нэгэн талын хүрдүнгээ шалгаж тавих. За танах яасан. Өөр дүгнэлт хийх талаацсан тийм байна тийм ээ. Тэгээ. За талаацсан олцсон. Танах болцсон уу? Яасан татгацсан. За зөв биш шүү дээ. Бүгд заавал хамгийн их баг бичээд их баг гэж эсвэл эндээсээ харж агаад бичсэн ч болно. Их бичихгүй. Зөвхөн мянга нэгтэй. Ой аймгийнхаа нэрийг биччихсэн. За миний хүүхдүүд яасан? Болчихно. За жоох урт. За яагаад болцсон? Далаацаа олчих одоо. Одоо далаацаа.
Яасан. За тэгвэл нэг нь аваад өөр толгойн өрөх баг нэг нь аваад хий заяа. Цогцсон. За одоо багууд хугацаа болцсон хүүхдүүд ээ. За. За байрандаа ячир. За нэг илтгэх зураг чинь. Багштайгаа энэ тулгаад яваа. Адууг ямар баг авсан бэ нэ? За танах гаргацсан уу? За хэлдэ. Багш нь энэ тааруулаад эндээ тулгаараа заяа. Эндээс. Гүү чинийхээ өөрийнхөө завраа хараад хэлчихэн шүү дээ чи. Багтаа багы аймаг болж хэмжүүлэх хамгийн их мастай их хаттай аймагтай төв байна. За төв аймаг байна шүү. Цааш нь яваарай. За. Далайц нь. За өхөр аль багт таарсан бэ? Хамгийн их мастай өхөр Ахангаа буюу 427,151 хүн. За хамгийн бага өхөртэй гой сүмбэр буюу 7697 хүн. Далайц нь болохоор 41454 болж байна. За одоо тарж бол наад дээр баг нөгөө том смайлга тэрийг аваад наачаар. Юу ч юм. За хонь аль багт таарсан? Хонь таарсан мөн. За эдний. За хамгийн их хоньтой аймаг нь найзаагаа сонсороо. Хамгийн их баг малтай аймгийг олж тэмдэглэх. Хамгийн их малтай Архангай аймаг. Тэг. Юу хамгийн бага хоньтой нь Орхон аймаг. Тэгээд юу далайцыг олох гэдэг нь болохоор шээ. 1,664,210. За хариугаа дахиж сайн хараад тулгаараа. Хэрэг таарсан бол смайл. За тэмээг аль баг авсан? За Юу Тибетийн гал дээр өмнө гав аймаг хамгийн бага Тибетийн гал дээр Улаанбаатар. Тэгээд далайцад болохоор 103,000. За дараа нь ямар? Аль за цам. Баян онгор. Хамгийн бага малтай нь Орхон. Харин далайц нь сая 794,899. За Исмаила өөрсдийнхөө юм дээр багийнхаа юм дээр наачаарай. За эндээс харахад томын. За эндээс харахад ажиглараа хөлтүүд анаашаа энд мод болоод байгаа аймаг ямар аймаг вэ? Баг малаараа яагаад шүү дээ. За. За юу чи юу гэж бодож чинь тэрийг л хэлчих. Өөс ногоосайтай. Ямар ч талаараа хамгийн бага. Өөр санаа үйл хэлээрэй.
Улахан аймгийн малын тооцоо, фермийн тоонд бас цөө өөс ногооны нөгөө нэг ургамлын байдал нь нөгөө нэг бага болохоор Орхон аймагт мал нь тийм бага байгаа гэж ойлгож байна. Хоёрын санаа давтагдж гэнэ үү? Өөр санаатай юу? За. Орхон аймаг нь газар шорон чиг муутай тэгээд хүний Ойлгосон. хүн амьдрдаг хүн баг болохоор тэр хүмүүс ферм Аллаа. За тэгвэл Орхон аймаг гэж ямар хотыг хэлээд байгаа юм бэ? Мэдхүү. Орхон аймаг ч одоо маш жижигхэн газар. Маш жижиг. Өөрөөсөө Сэлэнг аймаг, Булган аймагт хоёр дунд маш жижигхэн газар. Бараг хотсон гэсэн. Хот тэр ямар хэвээр байх вэ? Одоо Орхон аймгийн ихэнх тал нь хот гэсэн үг. Хот. За зөв ихэнх нь хот гэсэн. За тэр ямар хот вэ? Мэдхгүй нөө. Эрдэнэ тэр сонссноо. За төвөө юу үйлдвэрийн хот учраас цөөхөн малтай байгаа даа шүү дээ, тийм ээ? За дараагийн тасгалын багшинд 2 гэсэн дугаартай тасгал ширээн дээр чи тавьсан байгаа. За аваад бүгдээрээ заавраа сайн уншаарай хүүхдүүдээ. Заавраа сайн уншаад ажиллаарай. Энэ дээр ягараа заа. Энэ дээр юугаа за энийг ангилаад наа заа юу. Ангилаад наа. Энэ дээр наа. Энийг иш нааж жагаад за энийг аваад задлаад ачиглаад за энэ хэрчүүл энийг ингээд задлаад бүгдээ ингээд ажиглаад юу өгөгдсөн юм бэ тийм. Тэгээд тэрийгэ төрөлжүүлээд энэ дээр энэ том цаасан дээр наараа заа. Юмнууд юу нэ тий? Тэгээд юуны үн байж болох нь нэрлээд тэгээ яах вэ? Тийм. Тэгээд дараа нь энэ арифметик дунд чинь дэвтэр дээр бодох юм шүү дээ, тийм ээ? Хүүхд болгон дэвтэр дээр. За танаа баг заавар ойлгосон уу? Одоо энэ дээр наач миний хүүхдүүд хараа. Ангилсан бол энэ дээр наач. Адууны мах гэдэг нь адууны мах гэдэг Тэгээ шүү дээ. За. Зөв харуулаад. Ингээд нэгэн цавуудаад ингээд нийлүүлээд ялгаач. Зарим нь ингээд ялгаад, зарим нь хоёр ингээд нийлүүд ийш нийлүүд юу юуных байна вэ? За харж байгаа тэгээд ялгаараа. Энэс доош ингээд наа заа. За миний хурдлаарай. За танаа байгаа төгснө үү? За тэгвэл энэ дээр наагаад зэрэг хийгээ явж байна. Тийм хурдан хүүхдүүд удаад энэ заа юу. За энэ дээр хин цавуудчих юм, хин наах юм. Хараа ингээ баг нь үсгэд наах юм. Миний хүүхдтэй ингээ баг нь ингээд доош. Баг нь үсгэд наагаараа миний хүүхдүүд ингээ доош нь заа юу. За баг нь үсгэд наад чадчихна. За ангил зэрэг наагаад яв. Ангилснаа гэс тий тэгэхгүй бол удаа шүү дээ. Тий ингээд эндээс доош. Нэгэн цавууд, хоёрын цавуудаа заа юу. Хурдан харгаа мэдхгүй тань. Хоёрын цавуудаа хоёр нь наагаад. Чи яагаад өөрлөгөө татаад байгаа? Дундаа тавьж байгаа. Чи бас цавуудаад өгч болно шүү дээ. За хоёр цавуутай юм чинь. Тэгээд хоёр нь наагаад хоёргаас цавуудаад өг. За юу. Таар дууссан уу? Одоо энд нэр өгнө. Юу гэж нэрлэж болох юм бэ? Шүү энд чи үлдсэн юм биш үү? Үлдсэн биш шүү дээ. За тэгээд нэрээ тавьчих уу шүү дээ. Юу гэж бодож байгаа?
Эндээсээ аваад ингээд за ялгаад наагаар. Сайн ажиглаж байгаа. За хаана байж болох вэ? Нааж байгаа нь өөрдөгөө хараалаа дэвтэйхэн тавьчихгүй юу? Тэгээд бас талаас нь нааж.